би энийг цаашид те хэрэглэх үү? Цаашид би энэ спортоор энэ хоббигоо хөгжүүлээ цаашаа ингээд удаан хугацаанд явах уу гэдгээ маш сайн бодож шийдвэр гаргаж одоо юмнуудаа цуглуулаарай. Сайн байцгаана уу? За та бүхэнтэйгээ энэ удаад одоо хүмүүс надаас маш их асуудаг нэг асуултанд хариулъя гэж бодлоо. Тэгээд энэ маань юу гэхээр уулын налхахад юу хэрэг болох вэ гэж маш их асуудаг. Тэгээд уулын налхах гэдэг бол миний хувьд нэгэн бодлын бясалгал маш том бясалгал болдог. Одоо ууланд алхаж байхдаа хүмүүстэй алхах үедээ хүмүүстэй алхах нь ганцаараа алхах үедээ ганцаараа алхах нь тэгээ ингээд явж явах үедээ бол одоо тарих юу ч бодохгүйгээр одоо байна гэдэг нь өөрөө маш том бясалгал болчтой юм байлаа. Элдв зүйлд анхаарахгүй зүгээр хамт явж байгаа хүмүүстэйгээ юм ярих эсвэл чимээгүй алхах, жоохон зайтайхан чимээгүй алхах ч юм уу тий байгалийн чимээ сонсох, байгальд ингээд нар салхитай ойрхон байна. Өндөр уулын орой дээр гарна энэ гэдэг бол нэгэн бодлын миний хувьд маш том бясалгал болдог учраас би ууланд алхах дуртай. За хоёрдугаар гэх юм бол одоо би махбодын хувьд маш сайхан эрүүл чирэг сайхан болдог. Би одоо ууланд алхаж эхэлснээсээ хойш за өмнө нь ч гэсэн нэг хайхтар бас ханаад хүрдэггүй л байсан л да. Тэгээд 2022 оноос хойш ингээд алхаж ин тасралтгүй 7 хоног болгоо алхдаг. Тэгээд ингээд алхаж байхад бол алхаж явах хугацаанд бол би ог танаад хүрээгүй. Үлийн улиралд бол ог танаад хүрдэггүй. Тэгээд дархлаа маш сайн сайжирдаг юм шиг надад санагддаг. Тэгээд тийм учраас тэгээд ингээд нөгөө байнгын алхаад ахлаар энийгээ ингээд нөгөө нэхэд идэг болчтой юм байна. Хүний бие цаанаасаа л нэхэд идэг болчтой юм байна. Тийм учраас би ууландаа алхах дуртай. За мөн одоо амралтын 2 өдөр байдаг шүү дээ, тий. 2 өдрийн нэгийг нь яг өөртөө зарцуулаад ингээд ууланд ингээд яваад ирэхлээр одоо өөрийгөө хайрлаж байгаагийн нэг илрэл учраас за ууланд алхах дуртай. За мөн дахиад нэг шалтгаан нь юу вэ гэхээр ууланд алхаснараа одоо хүмүүстэй илүү их юмаа одоо хуваалцаж сурд юм байна. Одоо хоолундаа хуваалцсан нь одоо тоноглол хэрэглээ хуваалцах шаардлагатай үед нь хуваалцсан нэг тийм хүмүүстэй илүү одоо харилцаагаа сайжруулах тэ бусдыг ингэж нөгөө урдаа тавьдаг тийм болчдөг юм билээ. Тиймэрхүү характер суучд юм билээ. Тэгээ бусдыг илүү их ойлгож сонсохыг хичээдэг тийм болчд юм билээ. Тэгэхээр би бас ууланд алхах дуртай. Тэгээд ууланд алхах дуртай миний маш олон шалтгаануудын одоо эхний топ 4 нь энэ байна да. Тэгээд ууланд алхаж эхлэхэд юу хэрэгтэй вэ гэж хүмүүс маш их надаас асуудаг. Тэгээд би нөгөө тасралтгүй байнга алхдаг болохоор намайг дагдаг хүмүүс бол надаас байнга асуудаг. Тэгээ би тэр хүмүүст юу гэж хэлдэг вэ гэхлээр миний топ зөвлөгөө бол чи ууланд алхахыг гэж бодсон л бол тэр чинь тэгэл болоо. Өөр чамд юу ч хэрэггүй. Тэгээд алхаад үз. Ууланд алхах нь өөрөө чамд ямар кайфтай санагдаж байна, ямар мэдрэмж төрүүлж байна, гой санагдаж байвал тэрийгэ тасралтгүй хий гэж бодож байна уу? Тэ? Зарим хүмүүс болохоор ингээл хүмүүс ууланд алхаад ахлаар гоё юм шиг санагдал баахан ингээл тоног хэрэгсэл авчиж алхна гэж боддог байхгүй юу? Үгүй. Эхний ээлжинд чи зүгээр алхаад үз, өөрийгөө сонс, тэр чамд таалагдж гин үү? Чи тэндээс гоё кайф мэдэрч гин үү? Тэрийгээ сонсоод үз. Түүний дараагаар хэрвээ үнэхээр тийм бол чи одоо тэрийг цааш нь одоо илүү техниктэй, илүү тоноглол хэрэглэлтэй болгож цааш нь урт хугацаанд хичээллэх хэрэгтэй. Тэгээд бас нэг гоё зүйл нь болохоор хайкинг хийдэг болоод ирэхлээр хүмүүстэй ярих ярианы сэдв нэмэгддэм билээ. Би саяхан тэрийг анзаарсан. Саяхан нэг хүнтэй ингээд нөгөө танилцаад сайн байна уу? Намайг тэр гэдэг гэл ингээд бид хоёр ингээд танилцж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн болохоор ингээд явган аяллаар хичээлдэг. Одоо ингээд баян үлгэрөө энэ жил явган аялалд явна гэд ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь би тийм үү би бас ингээд хайкинг хийдэг.
Тэгээ бас ингээ хөдөө гадаа аяллаар явах дуртай гэдэг ингээд бас ингээд ярианы сэдв ингээд айгуу гоё одоо нийлж орж ирж ирсэн. Тэгээ тэр үед би бас энэ хобби ийм хичээлдэг, тууштай байдаг нэг зүйл хүнд айгуу чухал гэдэм байна гэдгийг бас айгуу сайн мэдэрч ирсэн. Тэгээд ууланд алхаж эхлэе, хайкинг хийж эхлэе гэж бодож ивэл зүгээр одоо танд өгөх хамгийн топ зөвлөгөө бол та алхаж үзье гэж бодсон бол тэгэл болоо. Тэгэл тэрийг хийж үзээрэй л гэж хэлээ. Миний хамгийн анхны алхалт болохоор өвөл эхэлж исэн. Тууштай алхаж эхэлсэн үе нь болохоор өвөл эхэлж исэн. Тэгээд өвөл эхлэхдээ болохоор би зүгээр нөгөө юм үдээстэй юу жижиг гутлаа өмсөөд тэгээд нэг цасны өмд энгийн зүгээр хүмүүсийн одоо өвлийн улиралд өмсдөг цасны өмдөө өмсөд тэгээ куртгээ болохоор юм богинохон өөрт одоо өвөл өмсдөг куртгээ өмсөөл тэгэл нөгөө малгай оролттойгоо энгийн малгай оролттойгоо алхаж анх эхэлж исэн. Тэгээд тэрнээс хойш одоо 3-4 жил өнгөрсөн энэ хугацаанд яасан бэ гэхээр хувцснуудаа цуглуулж эхэлсэн. Багаар. Уулын хувцснууд ер нь олж авах үнэтэй байгаад идэг. Тэгээд яаж цуглуулсан бэ гэхээр би дандаа нөгөө нэг уулын ийм юунууд чинь хувцас хэрэглэлийн юмнууд бас ингээд Black Friday болон бусад үеүүдээр ингээд сезонын солигдохоор улирал нь ингээд солигдохоор өвлийнх нь юм нь хямдрах ч юм уу тиймэрхүү хямдралууд маш их зарладаг. Тэр үед нь би хямдралтай үед нь одоо хувцснуудаа ерөөд авдаг. Хөдөө гадаа явхад энэ төр ийм уулын хувцснууд үнэнхээр хэрэглээ сайтай байдаг. Зөвхөн одоо нэг спортын хувцснууд зөвхөн тэр спорттой зориулагдаад ингээд тэр зүйлэр хичээллэх үед л хэрэг болоод идэв штэ. Уулын хувцс бол одоо өдөр тутамд ч өмсөж болно. Скуп бол одоо юу яаж болдог. Тэр уулын хувцсыг одоо нөгөө нэг хөдөө гадаа явахдаа маш сайн өмсдөг. Яагаад гэвэл нөгөө нар салхины хамгаалттай учраас хөдөө гадаа явхад маш тохиромжтой байдаг. Тэгэхээр хэрэглээ маш сайтай хувцснууд гэсэн үг. Тэгээд миний одоо ууланд алхаад жил гарсан болсныхаа жил гарсан болоог юм байна. Нэг хагас жил болсныхаа дараа үнэхээр дурлаад те ингээд явах хэрэгтэй юм байна. Ингэж явах нь өөрөө гоё юм байна гэж бодсныхаа дараа өөртөө одоо хөрөнгө оруулалт хийгээд айгу үнэтэй гуталдаж авч ирсэн уулын гуталд өөрөө илэрлээ. Тэгээ энэ гуталтайгаа зөвхөн ууландаа алхдаг нэмэх нь одоо юу яадаг хөдөө гадаа явахдаа өмсдөг ийм гоё нэлээд үнэтэй гутал өөртөө бол одоо уулын хэрэгсэл дундаас хамгийн үнэтэй одоо худалдан авсан хөрөнгө оруулалт хийсэн зүйл маань учраас нэлээд хөрхөн үнэтэй авч исэн. Гүр нь бол үнэтэй яг ингээл зориултын хувцснууд авсныхаа дараа эхлэн гэхээсээ илүү эхлээд алхаад үзээрэй гэж хүмүүстэй зөвлөмөр байдаг. Тэгээд өвөл энэ төр ингээд алхах мэдээж хүүтэн те ингээд алхалт эхлээгүй байхад ингээд машина өглөө боссон, машина халаана хав харанхууд гараад явна. Тэгээл ингээл нөгөө уулзах газраа, товлсон газраа ингээд очиход ингээд амар хүүтэн, эхлэхэд амар хүүтэн байна. Тэгээл ингээл яг гоё ингээл алхаал эхлэнгүүд цэвэр агаар одоо уушкаар ороод өвлийн улиралд бол дамаа бид нар 7 хоногт нэг удаа уушкаад заавал тэгэж цэвэрлж байх ёстой юм шиг надад санагддаг. Тэгээл өстөнөрө хаананд байсан гэмээр л нус нулимс ингээл жигэн урсаж гарч өгөндөө бууж ирсний дараа бол өглөө эрт дааран барин өглөө эрт харанхууд босон барин өөрийгөө бараг л хүсдэж босож явсныхаа одоо хамгийн гоё мэдрэмжийг бууж ирснийхээ дараа авдаг. Тэгэхээр өвөл ингээ хүүтэн штэ ингээд эрсдэлтэй штэ гэж бодох хэрэггүй ч алхая л гэж бодож ивэл тэгэл босоод алхаад үзээрэй. Тэгээд хамгийн чухал зүйл бол хадаас байдаг. Тэгээд хадаастай байхад эхний удаадаа бол маш аюулгүй сайхан алхаад буугаад ирдэг шүү. За одоо ингээд дулааны улирал ирж байна те. Дулааны улиралд бол та өөртөө тохиромжтой хувцлал гараад үзээрэй гэж зөвлөе. Ууланд алхаад үзээрэй гэж зөвлөе. Хоёрдугаарт би хамгийн чухал зүйл таяг гэж хэлмээр байна. Таяг ингээд хэрэглээд сурчхаар маш амар байдаг. Өксөж уруудахад одоо таягаа турлаад ингээд амарч болно.
таяга ингээ хэрэглээд ахаар хүлд маш бага ачаал өгдөг гэд олон давуу талтай. Тэгэхээр шууд ингээд нөгөө дугуй цаана руу гарахаар бас шууд өндөрдөж магадгүй. Тэгвэл та бүхэн чингэлтэй хайрхан руу гараад үзээрэй. Чингэлтэй хайрхан маань өөрөө ингээд доороо машин зогсох хэсэгтэй доотлын машин зогсох хэсэг дээр зогсоход л бараг шахуу ингээд мод руугаа ингээд орчдөг. Тийм учраас одоо гэр бүлээрээ одоо жоохон хүүхдүүдээ аваад энэ дөр очиход маш тохиромжтой хайрхан байдаг, чингэлтэй хайрхан маань. Тэгээд амар огцом өсгүүгээр сайхан ингээд нөгөө алхаад юун дээр хүрэх боломжтой байдаг. Амар огцом алхахгүйгээр оройд нь хүрэх боломжтой. Тэгээд жоохон алхаад л гоё модон дотор орчдөг, цэвэр агаар амьсгалдаг учраас та бүхэндээ бас эхний ээлжинд чингэлтэй хайрхан руу алхаж үзээрэй гэж хэлмээр байна. Тийшээ бас автобус явдаг. Мөн одоо чингэлтэй эцэс хүртэл автобус яваа. Тэгээд дээшээ хэрвээ автобусаар явж байгаа бол дээшээ нэлээд явна. Хэрвээ машинтай бол яг ингээд дээшээ явж байгаад угаасаа зам нь дуусаад туулдаг. Тэгээд тэн дээр ингээд машинууд парклдаг учраас тэндээ ингээд машинаа тавиад явах боломжтой байдаг. Тийм хайрхан байгаа. Тэгээд дугуй цагаан бол бас нэлээд өгсүүлдэг, явуулдаг тийм байдаг. Тэгэхээр та бүхэн хэрвээ эхлэх гэж байгаа бол сонирхож үзэж байгаа бол чингэлтэй хайрханаас эхлүүл илүү гоё шүү гэж хэлмээр байна. Таны хамгийн түрүүнд авах зүйл бол нэгдүгээрт хадаас, хоёрдугаарт таяг шүү гэж хэлээ. Тэгээд бүх спорт ер нь л юу штэ, үнэтэй штэ. Миний хувьд тэгж боддог. Яг нөгөө зориултынхаа, спортынхаа юмнуудыг хэрэглэе гэхээр ялгаа авахгүй яг мэрэгжлийн юмнууд бол үнэхээр үнэтэй тусна, үнэтэй байдаг. Тийм болохоор тэдрийг аль ч спортоор хичээлсэн мэрэгжлийн хувцас хэрэглэл юмнуудыг нь хэрэглэх гэж байгаа бол багаар нь л цуглуулад авахд болно шүү. Тэгээд хамгийн гол зүйл би энийг цаашид хэрэглэх үү, цаашид би энэ спортоор энэ хоббигоо хөгжүүлээ цаашаа ингээд удаан хугацаанд явах уу гэдгээ маш сайн бодож шийдвэр гаргаж одоо юмнуудаа цуглуулаарай. Тэгэхгүй бол ингээд нэг юм айны сандал, нэг юм таяг хадаас энэ дөр авчаал тэгэл ингээл ашиглахгүй, хэрэглэхгүй ингээл гэртэн байж идэг хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр эхний ээлжин тест тэгээд алхаарэ. Тэгээд энэ удаагийн бичлэгээ энэ хүрээд өндөрлөе. Зөвхөн уулынхаа талаар хайкингийнхаа талаар та бүхэндээ хуваалцлаа. Дараагийн удаад өөрийнхөө өөр хоббинуудыг та бүхэндээ хуваалцъя. Тэгээд хамгийн их ирдэг асуулт ууланд яаж алхах вэ? Ууланд алхахад юу эхэлж хэрэг болох вэ гэдэг хамгийн их ирдэг асуултаасаа эхэлж та бүхэнтэйгээ хуваалцлаа. Тэгээд ер нь эхний удаад эхлэх гэж байгаа бол үнэтэй юм авч битгий эхлээрэй л гэдгийг хамгийн түрүүнд хэлье да. За тэгээд энэ удаагийн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Өөрийнхөө өнцгөөс, өөрийнхөө хоббиний талаар та бүхэнтэйгээ хуваалцлаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.